Тэгвэл гадаад улс орнуудад бол хамгийн үнэтэй юм ус байгаа тий. Ус бол алтнаас үнэтэй гэж яригдаж байна. Манайд өнөөдөр юу үнэтэй вүлээ? Тэгэхээр уул уурхай энэ ярьж байгаа ийм үед бол усыг бүр төлхөө ярьж усанд одоо тулгамдж байгаа асуудлыг шийдэх тий. Ямар гарц байгаа нь тэгээд усыг хайрлаж гамнах сэтгэлгээг олон нийтэд яаж суулгахын гэдэг асуудлыг энэ эдийн засгийн форумаар ярьж олон нийтэд ийм сэтгэлгээнд одоо яаж ийм байгаль орчноо хайрлах, байгальд ээлтэй хөгжлийг бий болгох вэ гэдгээр энэ чуулганаас гарах зөвлөгөө болоод хэлэлцэх асуудлуудад бас хамгийн чухал анхаарал хандуулж байгаа юм л да. Тэгэхээр Баатаргаа ер нь бол усан цахилгаан станц бол хэрэгтэй хэрэггүй гэл нэг хэсэг нэг баахан маргаал ус төрчдөг нэг асуудал ч тийм ээ усан цахилгаан станц чинь. Тэгэхээр яг үүндээ бол хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Ер нь усан цахилгаан станц байгуулах нь зөв юм уу буруу юм уу? Та энэ дээр ер нь мэргэжлийн хүний хувьд юу хэлмээр байна? За энэ их сонирхолтой асуудал байна. Булган энэ талаар ярьдаг. Тэгэхээр би түүхэн юм ярьж байгаа 1881 оноос гэдэг чинь 130 жилийн өмнөөс эхэлж усан цахилгаан станцыг өндөр хөгжилтэй орнууд ашиглаж ирсэн байл. Тэгэхээр энэ усан цахилгаан станцын технологи мөн өөрөө 100-аас дээш жил ашиглагдсан байна. Өнөөдөр нүүбийн гишүүн 179 орн усан цахилгаан станцтай байна. Дөрвөн тайшраас өмнө Монгол бараг л дээр усан станц цөөхөн орны доонд байсан л. Тэгэхээр энэ бол хүн төрлөختөн ашиглаад тэрнээс татгалцсан орн нэгж байхгүй. Тийм учраас энэ бол хамгийн одоо үр ашигтай ийм хязгааргүй нөхөн сэргээгддэг эрчим хүчний их усүр юм да. Тэгэхээр тэр усан цахилгаан станц одоо тухайн тэр гол горигтой тэр муу нөлөө үзүүлэх үү? За энэ ер нь аливаа юм чинь сайн муу хоёр талтай байдаг тийм ээ. Ямар ч юм байсан дэнд эерэг тал байна, сөрөг тал байна тийм ээ. Гэхдээ эерэг тал нь хамаагүй их давмгаалдаг учраас усан цахилгаан станцыг дэлхийн бүх орн энийг авч ашиглаж хэрэгжилж ирсэн өнгөрсөн 130 жилд. Жишээлбэл Америкийн нэгдсэн улс өнөөдөр 80 мянган усан сантай далантай. 80 мянган. Тэрнээс 3 мянган усан цахилгаан станцтай 77 мянган зүгээр далан усан сан хоригдлуулдаг. Тэгэд усан их чинь ингээд манай голуудыг одоо ингээд урсаад хил гараад явчихна гэж шүү дээ. Эх орноосаа бараг юу гэдгийг одоо эх оронч биш шүү тийм ээ. Гэтэл энэ одоо 3 том далаа байдаг тийм ээ. Номхон далаа, хойд мөсөн далаа, Атлантын далаа. Бүх орны голууд бүгдээрээ л тэр далаа руу явж байгаа шүү дээ. Тэгэл буцаад байгальд усны эргэлтийн хуулиар эргээл ирдэг. Энийг ашиглаач гээл эргээл ус чинь ингээд цикл явагдаад. Гэтэл манайх ашигладаг. Тийм учраас усын станц барьж ашиглаагүй гол бол тэр улсын хаягдл болдог. Тэр энэ алтнаас үнтнэ гэсэн усаа бид нэр хаягдлуулгаад гад чинь алдаад байна шүү дээ. Тэгтэл хөлийн цаана жишээлбэл манай хаваа төршихэд одоо манай сэлэнгээр усын одоо 60%-аар тэр ангар мөрний усыг тэтгэдэг. Тэнд одоо 4 том усын станц барьсан жилдээ 60 тэрбум киловатцыг цахилгаан үйлдвэрлэж байна. Бид нэр тэгэхэд одоо нэг 3-4 тэрбумыг одоо нэг 7 нүүрсний цахилгаан станцаар хангаж явах байна л. Тэгэхээр зэрэг ус гэдэг маань өөрөө юу юм да энэ гадаад далаагаас ирж байгаа өгөөжийг их нутагтаараа хүртэх улс орон болгонд олдсон боломж юм да. Ашигласан орон бол хожиж जैन тийм. Ашиглаагүй нь бол тэгээд энэ алдагдал, хаягдал. Тийм учраас энэ чинь бол юу шүү дээ. Байгаль орчинд хамгийн ээлтэй эрчим хүчний их усүр бол усан цахилгаан станц юм. Тэр талаас нь бол бид авч үзэх. Ногоо эдийн засгч нь байж байгаа шүү дээ. Ерөөсөө одоо карбон буюу нүүрс хүчний хий багтай. Тэгээд байгалийн нөөцийг хамгийн үр бүтээлтэйгээр тэгээ олон нийтийг илүү хэмжээ, өргөн хэмжээтэй оролцуулж байгаа тэр эдийн засгийг л одоо ногоон эдийн засаг гэж нэрлэж байгаа. Тэрнээс бол одоо юм ногооноор будаад байх нэр биш шүү. Тийм учраас бол энэ усан цахилгаан станц бол манайд үнэхээр хэрэгцээтэй зүйл нэгдүгээр. Хоёрдугаарт бол усан цахилгаан станцыг манайхан одоо хаана барих гэж байгааг үгүй Баатаргаа ярих байх л. Хамгийн гол нь бол энэ хоошоо урсгалтай, хойд мөсөн далай руу урсгалтай голуудаар барих байх гэж бодож байна. Манай голны усны гол хагалбаруудны үхтэй зэрэг дотоодын урстай одоо хойд мөсөн далай. За тэгээд яг хуу номхон далаараа гэж байна. Тэгэхээр зэрэг дотоодын урстай голуудаар бол мэдээж барихгүй. Бид нар бол дандаа говийнхоо нууруудыг очиж тэгтэгдэг ийм голууд хангай нуурунаас их авсан голууд байгаа шүү дээ. Хамгийн одоо их оронч нуурыг бол хангай нуур. Хангай нуурунаас л голууд ч одоо их аваад ингээд улаан нуур, таацын, цагаан нуур, бөөр нуур, орог нуур, захун тэд нар бүгд тийш явж байгаа. Гэтэл бол хойшоо урсж байгаа голууд нь сэлэнг мөрөнлөө аваад тэгээд сэлэнг мөрөн бүх голуудаа хамж аваад тэгээд одоо байгаль нуур руу очиод ингэж явж байгаа. Гэтэл тэр усыг бид нэр тодорхой хэмжээгээр нэгэнд манай дээр бүрэлдэн бий болсон усыг
бид тодорхой хэмжээгээр ашиглах бололцоо бол байгаа. Тэрийг одоо яаж ашиглах вэ гэхээр усан цахилгаан станц барьж ашиглаж болно тийм ээ. Тэгээ одоо хэрэг зүгээр хөдөө аж ахуй шаардлагатай услага хэрэгтэй гэвэл тэндээ ашиглаж болно. За тэр уул уурхайдаа одоо тэр яадаг юм бас усан сан байгуулж хагаад газар доогуур одоо турбаа мураа тавьж хагаад ч юм уу тодорхой хэмжээгээр ашиглах гэх мэтчлэнгийн одоо арга хэрэгжилж болно шүү дээ. Тэгэхээр усан станцын одоо дэлхийн улс орнууд барьж ашиглаад байгаа нэг гол шалтгаан нь бол одоо 2008 онд эдийн засгийн хямрал болсон тийм ээ дэлхийн нийт. Одоо 12 онд болно гэж юм тийм ээ. Гэтэл энэ одоо давтамжтай эдийн засгийн хямралаас хамааралгүй болчихдог. Усан станц өөрөө эдийн засгийн хямрал өртөхгүй, инфляц өртөхгүй. Тийм учраас бусд оронд бол энийг бол ерөөсөө валютын үйлдвэрлэл гэдэг юм да. Мөнгөний үйлдвэрлэл. Мөнгөний үйлдвэртэй байж улс орон баян тогтвортой ажиллана. Тухайлбал Норвеги улс бол 30 мянган мегаватт усан станцтай бүх эрчимчээ 100% усны цахилгаан станцаар хангадаг. Нэг хүнд 70 мянган доллар хангадаг. Манайх одоо 2-3 мянган доллар лаа шүү дээ. Тэр усан станц бол энэ улс орныг ингэж баян гаднаас хамааралгүй бие даасан юм болгож өгдөг. Энэ дээр бас нэг юм одоо нэмэх гэдэг юм хэлэхэд манай зарим хүмүүс бас бодож магадгүй л дээ юуны Монголын эдийн засгийн форум болох гэж чинь усны асуудал ярих гэж чинь тэгснэг 5-6 нөхдүүд нийлж байгаа л ерөөсөө нэг л усны цахилгаан станц барих гэж байгаа юм шиг ярьж байгаа. Тэгэхээр сая Баатаргойн дотор бол Америк жишээлбэл 80 мянган усны нөөцийн цогцлбор байдаг. Өөрөөр хэлбэл зүгээр энгийн үгээр хэлбэл 70 байдаг. 80 мянган том нуур байна гэсэн үг. Гэтэл тэрний дөнгөж 3 мянга дээр нь өөрөөр хэлбэл 3,000-ыг ашиглаж цахилгаан үйлдвэрлэж байна. Энийг л усан цахилгаан. Гэтэл Америк Монголыг бодох юм бол хамаагүй их усны нөөцтэй мөртлөө тэр 70 хэдэн мянган том нуураар яах гэж байгаа юм гэхээр усны нөөцөө нэмэгдүүлж байгаа л арга. Тэгэхээр бид нарын усан цахилгаан станц гэдэг үгний цааталт нь усны одоо юу гэдэг усны нөөцийн хуримтлалыг бий болгож байгаа шүү гэдэг нь хамгийн чухал. Одоо би жишээлбэл нэг үг хэлэлд одоо та хэд маань үгүй бат бариа гэж хэлж магадгүй. Өнөөдөр Монгол улсад хамгийн өндөр хөгжилтэй байх боломжтой аймаг ямар аймаг вэ? Миний бодлоор Говьлтай аймаг. Яагаад гэвэл тайшрын усан цахилгаан станц буюу одоо тэр Говьлтайхан гигэн нуур гэж нэрлэлсэн байлээ. Тэр нуураас болж байгаа. Тэр нуураар цахилгаан эрчимч үйлдвэрлэж болж байна. Хажуу талд нь Сэлэнг аймагт байдагтай адилхан юм уу тэрнээс өндөр хэмжээний газар тариалангийн бүс нутаг бий болгох бүрэн боломжтой. Маш хямдхан устайгаар арь ширний үйлдвэрүүд гэдэг бүхэл бүтэн юуны одоо аж үйлдвэрийн төвийг тэнд байгуулах боломж жишээлбэл үүсэж гараад ирж байгаа. Тэгэхээр эдийн засгийн хөгжил хаана байдаг вэ гэхээр хангалттай усны нөөц хуримтлал байгаа газар л байгаа. Тэгээд тэр усны нөөцөө хуримтлуулад авцсан байх юм бол тэндээсээ яста цахилгааны үйлдвэрлэл нөгөө баян хүн лаага эднү унга эднү гэдэг шиг юугаа хийх нь монголчуудын өөрсдийнх нь асуудал болох учраас бид нар ямар ч байсан ихний ээлжинд тэр 70 бомбтуудыг бариад усны нөөцийн хуримтлалуудыг бий болгох хэрэгтэй. Зарим хүмүүс шүүмжилдэг одоо юу гэдэг бараг дэлхийн өмнө бид нар хариуцлага хүлээсэн байгаль нуурлуу орж байгаа усыг бид нар авах ёсгүй гэх шиг одоо гинж хүртэл ярьдаг. Гэтэл зүгээр талхан дээр бид нар өрөм тавьсан байлаа гэж бодъё. Тэгэхэд Сэлэнг бүрнийг талхан дээр тавьсан өрөм гэж бодвол бид нар зөвхөн өрмийг нь аваад үлдэх гэж байгаа. Талах маань бол тэртээ тэргүй явдгаараа явна. Байгаль нуур зөвхөн талхал хэрэгтэй. Түүнээс өрөм заавал шаардлага. Тэр өрмийг нь бид нар Сэлэнг мөрөн дээр байд юм уу, Орхон мөрөн дээр, Туулгол дээр, Хэрлэн мөрөн дээр, за одоо өөр хаанч байд юм, Булган гол дээр ч гэдэм үү. Ингээд тогтоогод бариад ах юм бол тэр өрөм болгоны хажууд, нуур болгоны хажууд маш том эдийн засгийн хөгжил явах үндэс суурь нь бий болж байгаараа өнөөдрийн усны асуудал чухал гэдг нь харагдж байгаа. Хоёрдугаар эдийн засгийн форумдоор усны асуудлыг ярьж байгаа. Тэр нь эрчим хүчтэйгээ холбогдож байгаа гол онцлог нь эндээ байна. Эдийн засгийн форумаар усны яг менежмент гэсэн сэдв дээр бол усны ер нь олон асуудал байгаа л да. Тал бүрээс нь ярил ерөөсөө Монгол эдийн засгийн форумын 2 цаг яагаад ч амжихгүй. Тийм учраас усны одоо эдийн засгийн форумыг ухтаад сэдв бүрээр одоо урьдчилсан хилцүүлэг хийсэн байгаа. Тэгээд усны менежмент сэдвээр ногоон шийдэл ба усны менежмент гэсэн сэдвээр урьдчилсан хилцүүлэг саяхан болсон. Энд бол усны салбарын мэрэгжилтнүүд мөн одоо усны эрчим хүчний мэрэгжилтэн болон олон улсын байгууллага болоод одоо оюутан залуус төлөөлөгчд оролцсон. Тэгээ энэ хилцүүлгээс юу харагдсан гэхээр ерөөсөө усны үн цэнийг одоо өнөөдрөөс эхлээд олон нийтэд одоо бий болгоё. Усны үн цэний гэдэг чинь одоо юундээ оршдом юм бэ те? Усны төлбөрийг нэмснээр асуудал шийдэгдэх юм уу те? Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг улс сурал баталснаар одоо энэ усны асуудал яаж шийдэгдэх юм те? Одоо шоо метрт 150,000 төгрөг төлчөөд уул уурхайн компаниуд нь манай энэ газар нутгийг сүйтгээд тэгээ яваад байх юм уу цаашаа. Мөн одоо хэл даваад гол мөрнөө яаж ашиглах юм? Одоо нэг баримтаар бол Монголын нийт гол мөрний 60% нь хэл даван уусдаг гэсэн
тийм баримт байдгийн байна. Тэгвэл энэ эх оронч бус гэж нэрэгдээд байгаа голоо яаж эх оронч болгох юм те? Энэ нь ерөөсөө л усан цахилгаан станц барих юм байна гэсэн асуудлыг ямар ч гэсэн Монголын эдийн засгийн форумд оруулна гэсэн тэр хилцүүлгээс ийм асуудал гарсан байгаа. Яагаад гэвэл усан цахилгаан станцыг барьснаар энийг бол сэтгүүлч хүний үед би нэлээд холбоотой бичижсэн. Усан цахилгаан том чадлын усан цахилгаан станц барьснаар Монгол улсын эдийн засгт маш их хөгжлийг авчрахаас гадна хамгийн гол нь Оросын албаны улсын одоо эрчим хүчээс хараат байдлыг халах гол зорилго бол энд оршиж байгаа. Хоёр дахь зорилго нь одоо усан цахилгаан станцуудыг жижиг болон том чадлын усан цахилгаан станцуудыг барьснаар одоо энэ зөвхөн Улаанбаатар өнөөдөр утаатай биш болсон тий аймгийн төвүүд янз бүрийн газрууд бол нийлэн утаатай болсон байна гэж байгаа. Тийм л тэр энэ утаат мөн ийм одоо хуурай уур амьсгалыг чийгчүүлж өгдөг тий ийм ач холбогдолтой нөгөө талаараа яг эдийн засгийн талаас нь ярил одоо Баатаргаа хэлсэн тий инфляцид өртдөг усан цахилгаан станц үүгээр хамгийн чухал ач холбогдолтой гэж ярьсан байгаа. Энд дээр би ганцхан юм яаж. Түрүүн би Америкт тэр 80,000 усан сан байна гэж тийм ээ 3,000 усан станц. Гэтэл өнгөрсөн жил Америкийн нэгдсэн улс конгресстэй 60,000 мегаватт усан цахилгаан станц нэмж барихаар оруулсан. Тэгвэл яг одоо зүгээр ерөөсөө л өнөө бэлэн 70 дараа гидр төрмийн генератор суулгаад ингээл цаашаа явчихна. Ийм байгаа. Нөгөө нэг юм бол тэр юу хил гарч явд 60 хүн хил гараад явж гин гэж шүү дээ. Энэ бол олон улсад нэг ийм байдаг юм. Манай гол хоошоо урсаад Оросын холбооны улс цаана усан цахилгаан станцыг өнгөрсөн 100 жил ашиглаад ингээд олон жил барьсан байна. Тийм учраас тэр улстай бол тэр усын авч эрчим хүч гаргаж байгаа орн бол тусалдгийн. Яадаг гэвэл зэрэг чинь хөөсөн зөвлөлтөөс үед 1960 оноос 60 онд 75 онд 84 онд гээд манай усны эрчим хүчний судалгааг энэ хой төрч маань хийж өгсөн. Энэ үхлээ тэр олон улсад хүлээсэн үүргийнхаа дагуу Монгол та нар манайх шиг ингээд ангардар байгаа энэ каскад суу усын станц бариараа гэдэг тэр судалгааг нь зөвлөлтөөс үед Оросын ард түмэн бол хийгээд өгсөн. Харамсалтай нь бид нар тэрийг хэрэгжүүлж чадаагүй л байгаа. Тийм учраас энийг бол одоо хараат гэж ярихаасаа илүү бид нар өөрснөө хэрэгжүүлж чадаагүй ийм л юм байгаа юм да. Тийм учраас бид нар агуу их Оросын ард түмэнд бол талархах ёстой. Тэр судалгааг манад хийж өгсөн. Та нар ингэж бариараа гэж сэлэнг дээр 4 цуу усын станц бариараа гэд ингээд хийгээд өгсөн байдаг. Тэгэхээр бид нар одоо энийг хэрэгжүүлэх л үлдсэн. Нөгөө талаар бол энэ сэлэнгийн усын станцыг ингээд барьчих юм бол энэ төвийн бүсэд олон тэр усан сангууд үүсээд энэ уур амьсгал одоо их зөөлрөөд тэр л одоо энэ чинь ган гачгаас хамгаална. Тэр чиглэг болно, ойн төмөрөөс хамгаална. Ойн төмөр тэр усан санд тулаал унтардаг. Тийм ээ? Ган гачгаас хамгаална. За ингээд услаатай дараалан хөгжүүлж энэ одоо манад 1 саяга Атрын 2 дугаар аянаар газрын хөрсийг эргүүлсэн байгаа шүү дээ. Эхлээ үнэндээ тэндээс бол 10-аад центр ургас авдаг. Тэгвэл услаатай дараалан чинь тэр усан сангаас хийчдэг. Тэгэх юм бол ургас нь 3-4 дахин нэмэгдэг. Тэгэхээр эрдэнэ 300-аас 400 мянган гагаар л Монголын хэрэгцээг хангана. Гэтэл ингэж юу газрын хөрсийг эргүүлнэ гэдэг чинь өөрөө метан үүсгдэг. Хүлэмжийн үүсгдэг бас аюултай. Энэ уурхайн амтч бүгдээр тийм ээ. Одоо дэлхийн хүлэмжийн хийнэ 51% малаас гарч байгаа гэж байгаа тийм ээ. Гэтэл Монголын 51 биш 70-80% цөлжлээ гэж байна тийм ээ. Энд 25 сая малын даацтай гэж байгаа тийм ээ. Билчээний. Гэтэл одоо 40-50 сая болцсон тийм ээ. Тэгээд 80% цөлжсөн. Тэгвэл уламжлалт мал аж ахуй эрсдэл орох магадлал байна уу? Байна тийм ээ. Тийм учраас энд бас бодлогоо өөрчлөх хэрэгтэй юм байна тийм ээ. Ингээд энээс гарах юм бол усын станцыг орчин үед бол одоо 10 учир шалтгаан байна гэж байгаа. 10 top reason гэдэг тийм ээ. 10 учир шалтгаан усын станцыг энэ дэлхийн бүх улсууд бариад байна. Тэрийг одоо ингэ тоолол болж байна л. Жишээлбэл одоо 1-р эрчим хүч, 2-р ус тийм ээ. Усын хангамж. 2-р нь эрчим хүч, 3-р нь хүнсний хангамж. Тэр ургацаа 3-4 дахин нэмэгдүүлэх нь шүү дээ. Услаатай дараалан хөгжүүлэл тийм ээ. Тэгээд тэр ган гачг үер болохоо зэрэг бас л аймаар сүрэл болдог шүү дээ. Тэрнээс хамгаалж өгнө. Ойн төмөрхөр Монголын одоо 14% байс одоо 6% болцсон гэж байна шүү дээ. Сүүлийн 20 жил яасан маш их төмөрд ийдсэн. Тэр чинь бол бас ингээд дорн усан сан бол хаагаал тэнд тулаал төмөр унтардаг. Тэгэхээр ингээд яах юм бол аялал жуулчлалыг бас ингэж усан сан дагуулж гадаад хийж юм тийм ээ. Тэгэхээр ийм олон баг ингээд тоолоод байх юм бол 10 тийм учир холбогдол байдгийг. Усан цахилгаан станц усан санг төшөглөөд хөгжүүлж болдог. Тийм учраас олон салбарын ижүүрийн зориулалтаа усан техникийн зохицуулбарыг дэлхийн бүх улс оронд байгуулсан байна. Нэг голдоор 30 усан цахилгаан станц цуулсан байна. Тэгэхээр каскад болгоо тийм ээ. Тэгэхээр нэг уснаас тийм олон дахин цахилгаан гаргаад авчихсан шүү дээ. Жишээлбэл манай сэрэнг дээр 4 барьж болно гэж байна. Тэгэх юм бол бид нэр энэ Улаанбаатарын утааг арилгачих тийм цэвэр эрчимчтэй л болчих шүү дээ. Ийм л байна. Тэгээ ерөнхийдөө бол
сайн Монголын эдийн засгийн чуулганаар ерөнхийдөө усны асуудлыг оруулж байгаа гэдэг нь бол өөрөө их ач холбогдолтой юм. Юунд ач холбогдолтой гэхээр усыг одоо манай төр засгийн бодлого шийдвэр гаргадаг хүмүүст нэлээд ойрхон тавья. Яагаад гэвэл та бүхэн мэдэх байхдаа ер нь Монгол улсын эдийн засгийн одоо нийт баялагын одоо тухай бол 50% нь бол үндсэндээ байгалийн баялагийг ашиглаж бий болгож байна. Тэгэхээр тэр дунд уул уурхайн одоо тухай дотоодын бүтээгдэхүүн эзлэх хувь нь бол 10 жилийн өмнө 13 байсан мөн өнөөдөр 23 болж байна. Цаашдаа бол энэ хэсэг өснө. Тэгэхээр уул уурхайг дэмжиж ашиглах ёстой байгалийн нөөцийг бид нар яаж зөв тооцох ёстой вэ? Яаж үр ашигтай ашиглах ёстой вэ? Яаж урт удаан ашиглах ёстой вэ гэдэг нь бодох хэрэгтэй бол. За тэгэхээр энэ дээр ингээд харахад бол ерөнхийдөө уул уурхайн эрчимтэй үйлдвэрлэл явагдсанаар ерөнхийдөө орлого бол нэмэгдэж болно. Тийм ээ, улс орон баялгаа бүтээж болно. Гэхдээ тэр тогтвортой байх бол. Яагаад тэгэхээр нөгөө байгалийнхаа нөөцийг жоохон одоо юу гэдэг нь эдийн засгийн хурдцтайгаа зохицуулж явж чадаагүй хүс болоод хит их төрүүлж хит их одоо нөгөө үрлэн одоо яаран ашиглах нөгөө үн цэнийн одоо үгүйсгэж үн цэнийн бодиттойгоор тогтоолгүй зохицтойгоор тогтоохгүйгээр ашигласнаас бол дараа нь гарч болох ямар нэгэн эрсдлийг бид нар бас одоо бас бодож үзэх хэрэгтэй. Тийм учраас яаж юм гэхээр одоо богино хугацааны одоо юу гэдэг юм одоо орлогын ашигыг олё гэж явахаас илүү тэр эдийн засгийн өсөлтийг тогтвортой дараагийн 100 жил 150 жил 200 жил дараагийн үед одоо тухайлбал одоо үр ашгийг үржиж хүртэж байхаар ерөнхийдөө бас зохион байгуулах ёстой маа. Энэнд ус болоод бас бусад одоо байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах энэ менежментийг бас нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг бол илүү одоо тод томруулнаар одоо гаргаж өгч байгаагаар бол бид нар бол энийг бол ач холбогдолтой одоо арга хэмжээ байна гэж үздэг. Тэгэхээр ер нь одоо эдийн засгийн форумор ч усны асуудлыг хэлэхцэх нэг сэдвэнд бол усны менежмент гэж байна шүү дээ. Ер нь та бүхэн ч гэсэн хараад ихэд ер нь бол нэг менежмент түүл ингээд нэг урсгалаараа л яваад ирж исэн байх шүү дээ. Ер нь бол тийм ээ. Одоо тийм бодлогонд одоо нэг одоо гарт ингээд төвлөрүүлж ингээд тусгай бодлого